Ууд Монгол орноо зүрхэндээ тээсэн. Улсын хилэн эзний ёсоор хамгаалсан. Хилийн зурваст маргаашийн нарыг угтаж үдсэн хилчин ахлагч таны алдрыг дуурсгая. Их сайхан орноос үлэн шүтсэн. Эргэх цагийн урсгалд хилчин заяагаар ам бахархсан. Дархан хилийн харуулдаан нэгэн сан зориулсан далай үйлсийн эзэн хилчин ахлагчийг магтъя. Хилийн хамгаалтыг дахин сэргээж, өнөө цагийн мэргэжлийн хүчирхэг алба болон хөгжөхөд төдийгөөс өдий хүртэл хил даган ажил амьдралаа зориулж хүчин зүтгэсэн хүн бүхний гавьяа гэж болно. Ширхэг чулуу хээрийн өвсөгч нүд алдалгүй хамгаалах нэр төртэй албанд тэд эрүүл мэнд ахуй амьдрал энэ бие үл хайхран зүтгэж салбар бүртэн хувь нэмрээ оруулсан мянган хилчдийн бахархан малдраар бардаж гайхуулах дуртай бид. Анхны голомтынхон ханыг ширлэж айл болохтой гонзөргцэн албаны хүнд хэцүүд халгалгүй хязгаарнуудтай эзэн болсон хилчин жолооч ахлагч Сүлейманы Далил хаан уудам нутгийн хаан баруун хилд удам ургаараа сэтгэл зүрхэн зориулж явна. Сүлейманы Далил хаан 1942 онд Ховд аймгийн Булган суманд казак нүүдэлч нэгэрт 3 дахь хүүн улмын дэлжээ. Бага насндаа эцгэн алдаж амьдралын хатуу эрхийг туулсан өтгөст хүнлэг, балчир таламжтай, үнэн чудраг хөдөлмөрч хүн болгон төлөвшүүлжээ. Сойр бага наснаас өнчрөн үлдэж, суурин сумаасан гарч үзээгүй хэдиж тэрээр сурч мэдхийн хүслээ гээйлгүй сумынхаа дунд сургуулийг дүүргээд Улаанбаатар хотыг зорж улмаар барилгын техникумд элсэн суралцж төгсжээ. Сургууль төгссөн жилийн жолооч болж сумандан ажиллахаар ирлээ. Нэгдлийн жолоочоор 5 жил ажиллаад 1967 оноос Ховд аймгийн Булган сум дахь Хилийн цэргийн техник 130 дугаар ангид жолооч ахлагчаар томилогдсноор хил хамгаалах байгууллагатай ажил амьдралаа холбож 160-ыг илээж явна. Манай анги бол одоо энэ Монгол улсын уун мөрөө отрядын нэг. Тэгээ Хилийн одоо 5 дугаар отряд гэж манай хойд Хилийн 1-р отряд, 6-р отряд манай ангиас орх тусгаарлалт гарсан 2 отряд байгаа юм. За энэ 2 отрядыг тусгаарлалт гарчаас нэр 70-80-аад оны хувьд бол одоо Далихангу ачаа тээвэр хийж одоо маш их ходын тээвэр хийж 2-3 сараар гэртээ ирэхгүй явж ирсэн ийм одоо алдартай ахлагч байгаа юм. За би 1967 оны 9 сард цэргийн албанд татагдаад тэгээд цэргийн албанаас 40 хоног карантинд суугаад карантин төгсөөд тэгээд тэрийн шаардлагын дагуу шууд ахлагч цолоор шагнагдаад тэгээд энэ улсын хилийг хамгаалахын тулд одоо күч хэрэгсэл, зэвсэг техник, машин, онцгийн шаардлагатай учраас намайг одоо карантин төгсөн гутал нэг зээл 130 машин өгөөд тэгээд үүрэг одоо хилийн хамгаалтын үүрэг биелүүлж эхэлсэн. Энэ анги командатур гэж байгуулагдаад тэгээд энэ отряд командатурын одоо көлдөөр босхын тулд бид чинь энэ Ховд аймгийн Булган сумаас Завхан аймгийн Тусан сэнглийн модны лүүрээс мод ашаад энэ одоо энэ Булганы төвд анги дээр ирээд ажихын ажилд явж байсан юм аа. Хилийн харуул манай Хилийн застав Хилийн отрядуудын хооронд байнгын тээвэр гэж өдөр шөнөгүй явдаг юм байсан. Тэ. Би одоо миний мэдхээс одоо би салаан захирч байсан, орооцын захирч байж байхад бол байнга л явдаг хүн. За би
Ярантай заставт энэ бүтээн байгуулалтын ажилд оролцож ясан хүн. Одоо энэ сэргийн байр, заставын одоо байр, хонтоор одоо энэ заставын хашаа хороо энэ баригчсан энэ пишг энэ бүгдээр нь одоо би буян дэлгэрэлт гурандата энд сар гаруй ажиллаад энэ пишгийг босгоод энэ заставын энэ хашаа хороо ажихын ажил дээр явж ясан. Тэр чинь одоо энэ маш их бүтээн байгуулалтын ажил өрнөд явж байсан. Тэгэхэд бид чи одоо энэ хоёр нарны хооронд л ажилладаг байсан. Хоёр нарны хооронд одоо энэ заставуудын одоо бүтээн байгуулалтын ажил, заставуудын одоо хадлан тэжээл, өвс, мал, ахуй амьдрал энэ бүхэн дээр нь одоо бид гар бие оролцож байсан өсөө да. Алтай таван богдын салбар улс түүний айд савнутаг уулын түргэн гол хадан хясаа өвс мод говь цөл тал хээргээд жигүүртний мөрч үл үзэгдэм дагшин газарт гагцхүү хилжтэл мөрөн үлдээдэг гэлтэй. Энэ л онгон дагшин нутагт хилийн зурвас даган нүүдэлж хязгаар нутгаа манах үйлсэд сэтгэл зүрхэн зориулж яваа тэрээр хил дагуух 3 метраад 20 гаруй заставын аж ахуй тогтчолт бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон. Хоёр нарны хооронд алсын тээвэр хийж, машины бүхээг манаачин шовгор хоёроор гэр хийж, албандан үнэн зүтгэсэн өдрүүдийн аривн дурсамж амьдралынх нь түүх гэж болно. Миний өрөөд зөвхөн туулж ясан зам болвол Увс аймгийн Сагилсумаас Алтан Таван богд одоо тэр хойд нэгдүгээр багнаас Сагилийн застав, Сэргалийн застав, Даягийн застав гэд. Тэгээд наашаа яваад Баялгийн аймгийн Алтасумд нэг Шарговын застав гэж байна. Тэгээд наашаа яваад Баялгийн аймгийн Дэлгэн сумын Ганц модны застав гэж байна. Тэгээд цаашаа яваад Баялгийн аймгийн Булган сумын Их Шаргалтын застав гэд. Ийм заставууд энэ заставуудын өвлийн бэлтгэл төлөш одоо ер нь бүх одоо аж ахуйн ажил өвс тоос гэдэг одоо бүгдийг одоо биелүүлж чад очдог байлаа. Түүний хань 7 сайхан үрийн их Алтай улсыг давж ховд нутагт суурьшсан салаа хархан эзэгтэй сайхан эмэгтэй байсан тухай үеийнхэн ярьдаг. Дуутай хууртай шав хийсэн ажилтай нэмэгтэй Далилхаантай дэр нэгтгэснээс хойш ажил амьдралын зам адилхан болсон гэж болно. Эднийх 6 хүү нэг охинтой. Хөвгүүд нь бүгд хязгаар нутагтаан цэргийн албыг хааж, эр цэргийн тангараг өргөсөн бол үүний араас ачнар нь бэрүүдгээд 3 үеэрээ ургийн өвгөөс гадна улсын хил хамгаалах байгууллагаар овоолж явна. Манай Далилхан ахлагчийн гэр бүлийн хүн Колжима гэж одоо сайхан эмэгтэй байсан. Энэ эмэгтэй бол манай автопаркийн Сэлвигийн нэр байсан. Гэр бүлийн сайхан хүн байсан. Манай Колжима лагч гэж сайхан тийм дуулдаг бүжгэлдэг ийм сайхан авьяастай хүн байлаа. Сайхан уран сайханч, хонтолны их наригаадаг, шогтөрдөг ийм байсан. Малажихоо бас их сонирхдаг ийм хүн байлаа. Манай одоо юута гэр бүлийн хүнтэй одоо их дотно ийм байсан юм да. 1967 оны 8 сард Ховд аймгийн Ховд сумын Чотой гэдэг айлын охинтой гэрэл болсон. Тэр Ховд аймгийн театрт урлагийн 3 хоног Ховд сумаас тоглоод анги тэр концерт тоглож яхад тэр охинтой хайлмаар дур хүрээд танилцаад тэгээд 67 онд 8 сард гэрэл болсон. Одоо чи хөвгүүдийн дунд өссөн юм чинь гэдэг тэр амьдралын бүх зүйлийг ээж минь зааж сургаад ойдл эсвэр амьдрал дээр гараад хоол ундыг яаж хийх үү чи ирээдүйд гэрээ эзэгтэй болно гэдэг бүх тэр сайхан
зан чанар уламжлалыг би одоо ээжээсээ өвлсөн гэж боддгийг. Өнөөдөр энд би бас ээжигээ дурсаад сууж байгаад үнэхээр баяртай байна. Хүүхдүүдийн хувьд бол одоо их бас их даруй төлөв ээж аавынхаа одоо үе уламжлалыг одоо их сайхан хадгалсан. Дандаа голдуу одоо хөлийн зэрэгээр одоо алв хаасан. Одоо энэ юм бүгд одоо миний одоо шавнар байгаамаа. Дайлахаа нахлагч бол олон сайхан хүүхдүүдтэй хүүхдүүд нь бол одоо өөрийнх нь ууг нь очраад эдэг хүртэл олон хүүхдүүд нь ажиллаж байна. Аавынхаа дараа 5 залууд бидний гараар гарсан байна. Өнөөдөр гихт одоо артлын албаны дарга дэдвүрэндээ Сержант гэж одоо хэдийн 065 дугаар ангид байна. Тэтгэвд басан 3 залуу хамгийн отхон залуу дэдвүрэндээ залуу одоо манай анги санхүүгийн дарга ажиллаж байгаа юм. Энэ боо үе дамжсан сайхан ийм хэл мансны ийм сайхан баатар хичэд тусал байгаа юм аа. Одоо намайг төрж байхад одоо хил дүүрг үүсгэж явсан урагшаа говийн ставуудаар. Тэгээ ирээл намайг төрсөн байхад ирээд гэртээ 2 хоноод Баян үлгийн чиглэлд застав шинээр застав баригдах ажлаар яваад намайг сууж байхад гэртээ ирж байсан гэж байгаа юм. Одоо тийм бол одоо урт удаан хугацаагаар одоо хил хамгаалах байгууллагад аав минь одоо олон жил зөвтгсөн аав ээж хоёр маань. Хилчин болох одоо алхмыг одоо би яаж олж авсан бэ гэхээр миний аав ээж хоёр одоо насаараа хил хамгаалах байгууллагад ажилласан. Ийм одоо хилчин жолооч миний ээж одоо насаараа нэрв хийсэн хүмүүс байдаг. За би одоо сургуульд орохоос өмнө сургуульд орсны дараа ч аавтайгаа хамт хилийн хэсгээр тээвэрт явах. Тэр тусмаа аавтайгаа Өтөрөдөн даргын жолооч одоо хийж байхад нь хил хамгаалах байгууллагын домог болсон хорондоо хийс гэж хүн байсан. Энэ хүний өвөр дээр одоо явж хилийн став газруудаар явж байсан. За энэ явж явах үедээ одоо хилчин болох одоо ийм бахархал маань одоо дөрөв улмаар аавынхаа залгам чалааг одоо авчаа игээд ингээд хилчин болсон. Аав минь одоо жолооч болж байхад захиж хилдэг байсан надад. Машин ч юм бол чиний 2 дахь гэр. Тийм учраас одоо хажуудаа сууж яваа зорчигчийнхаа уу одоо хүнийхээ дарга зорчигчийнхаа тав тухтай байдлыг хангаж машиныхаа бэлэн байдлыг маш сайн хангаж цэвэрч нямбаа байх хэрэгтэй гэдэг зарчмыг болоод байнга хилдэг байсан аав маань. Өдрийг өдрөхгүй шөнийг шөнөгөхгүйгээр ямар л тээвэр хаа гарна уу тэр чигт явдаг. Ийм одоо машин тэргээ бол их цэмцэлэгтэл асчдаг. Их одоо бас их дайчин хүн байсан. Алсын тээвэрт явж байхад адал явдал аюул осол аль таарлахыг таргих. Өвлийн хүйтэнд цасанд зуны халуунд шаварт гээд улирлын олон ааш уул давааны хүндвэрхийг техникийн хүч сэтгэлийн тэнхээгээр туулахтаа юу эсийг үзэв. Улаанбаатар хотоос сэргийн хувцас ачаад ирнэ. Гэт ингээд тушаалах дээр би Баян өнгөрийн сексаун бүгдээс Улаанбаатар хот ороод Улаанбаатар хотоос одоогийн 164 дугаар анги хувцсны ялуутай байсан гэдэг. Тэгсэн үдэн дээр нэг эмэгтэй зогсно. Гэхдээ та ховдын хотороос шисэн үү гэж асуулаа. Би Самбудоржийн эхнэр гэдэг гэлээ. Та надыг авч яваараа гэд тэглээ. Ингээ харсан чи ийм том гэдстэй юм. Жирэмсэн юм. Гүд замдаа хүүхд гаргачвал би юу ч мэдэхгүй шүү яах юм удаа чи хугацаа болоогүй гэдэг. Өөрөөгөөс цаашаа нэг хэсэг явж ясан одоо миний гэцсövдөд байна гэдэг нэ. Би мэдэхгүй юм чи яах. Гараад визас гэд би тэгнэ. Тэгээд гараад визаслаа боллоо ороод ирлээ. Дахиад тэр эмэгтэй хэлж яана. Гэхдээ миний нэг л гейц нэг л баз гадуур болдгоо энд хүүхд көдлээд авах шиг байх юм. Тэгээд гоо чи зөөр ба. Гидсэн одоо бараад энэ бүсэрэн чанга боож өгöd комент. За би
сандах бuna. Одоо донцолгоо гэх юм байхгүй чи өвдөж авлаа. Тэгээ цаашаа яваад Баянгарын өлзий сум 20 км өлдлөө одоо гээд би ойртлоо одоо чи тэсэд байж байгаа гэдэг. Оо ямар тэсгүй. Тэг 2 км яваа кавин дотор гинт гүгтийн дуу гараад ирлээ. Маа гэхүүлсэн. Яа. Күнжилийнхаа сагандаа ороод нөгөө хүүхдийн күүсийн одоо хаашаараа огтлоод тэгээд нэг нойлоцоор бooгаад ороож өгөөд нэг хүүртгэнд ороод за чанга бараа суужаа хүүхд алдчихваа чи анхныхын хүүхдээр нэг гэнэ. Тэгэл Баянгар аймгийн Өлзий сумд очлоо. Эмнэлгийн үүдэн дээр нөгөө хоёр цагаан халааттай хүн байна. Баршанаас угаа гүйчлээ. Булхаа байлаа гэд гүйцсэн чинь нөгөө хоёр галзуу хүн байна гэд хоёр эмч. Эмнэлгийнхаа үдэг дотор нөрө түүж яваад гүйж танад энэ кавин дотор нэг хүүхд хүн эмэгтэй хүн хүүхдээ гаргачлаа. Танад түргэн онгоолго гэд. Тэгээд онгоолгоод оо эмчин гүгөө зайллаа. Сүвлэгчэн энэ хүүхдэрэх өлгийн мөлгөө яваад гөрөөд иргээд. Тэгээд очсон эмчин очоод кавин дотор очоод онгоолгоод нөгөө хүний чинь хүүхдийг яагаад гүйсийн янзлж боогоод ингэж яаш. Тэгээд сүвлэгчин чирлээ өлгийж боож явлаа. Тэгээ би тэр хүүхдийг их барьж аваад буй өлзийгээд миний кавин төрсөн буйнтаагээд буйн өлзий гэдэг нэр тавьсан. Одоогийн шиг үүрэн телефон өндөр хөгжсөн үе биш. Нэг замд гарвал очих газар хүртлэн огт холбоогүй хэдэн өдөр болно. Мус хагална гэдэг шиг зам гаргаж дутлах газраан өөрөн баримжаалж жим үүсэх хинч бий. Хэцүү бэрхийн хажуугаар хил дагуух байгалийн үдсгэлэн гэж ярилтгүй. Зам бэрхч хараа бэлчээ хязгаар нутгийн үдсгэлэн толдох завшааныг хэн хөнгөйл алдах дургүй. Хамт ажиллаж байсан офицерууд хээрийн замд түүнтэй хань болж явах дуртай. Өдөр хаагур явах, шөнө зам хороход айл газар амар гэх мэт туулах зам уул усны гармаан учиргүй сайн мэддэг тул нөхтөн түүнийг шар шув хэмээн хожлох нь бий. Өвөл явна. Намагийн одоо энэ отряд бол энэ жолоочлоор зам мөр хөгт их сайн гэд. Туган гэдэг жолооч надыг хамгийн урд нь оруулаад за одоо бид тойрлоо. Ирээсө зүг алдлаа одоо яах вэ? Гэт 5 жолоочтой зогсоод бид нэгнээсээ одоо ингэж яриад за би хамгийн урд нь явъя. Тэгээ урд нь ороод яваад байсан чинь нэг зам алдчихлаа. Нэг юм юуна малын мөршгийн нэг ингээд нүг гараад дээрээс нь цас шуураад ингээд хаглаад яжнаа. Тэр мөрийг хөөсөр байгаад ингээд тойроод очсон чинь нэг өндөр хадны өнгөд нэг айл байж. Тэндэрлээ. Бус нь Туган гэдэг жолооч байна, Балдамир гэдэг жолооч байна, би байна, Шараа гэдэг жолооч байна. Дөрөв нь тэр гурав миний араас дагаад явж. Нөгөө хоёр нь байхгүй. Тэгээ нөгөө хоёрыг хайдаг шүн ямар шаргаал. Тэгээ тэр айлд гонлоо Чандуу гэдэг айл байж тэр. Өндөр хагас сумын Өгөөмөр баригад гэдэг тэр көрөөдөрсөн чи харин тэнд их өндөр одоо ерөөсө гоо жалганд бас гэдэг жолооч бүр маш 30 машиныг бүр цаасан шуур бүтэн бул айцсан байна. Бүтэн булаад тэгээд жолооч нь шөн дарахгүй тулд кабин дотор суугаад өглөө хаалгаа онгоолох гэсэн чинь хаалгаа онгоодаг. Бүтэн бул айцсан чи би чи дээрээ ковигод нөгөө таараас нэрэд нөгөө чинь 3-4 жолооч бүгдийг малтаад нөгөө тэгшин гаргаад жолооч гаргаж яваад тэгээ явлаа биднүүдийг энэ ангаас ховдын сагдын зэргийн хилцэд одоо бид энэ бахан жолооч нар ингээд алдлаа. Одоо сургоо тэр чи холбоо байхгүй одоо ингээд. Тэгээд одоо ховд аймгийн хилцэс тэр их шиг одоо энэ онцгой байдал гэж байсан биш амар. Тэгээд тэрний хайгаа биднүүдийн хайгаад эрэл гарах гэж яаш
Ховд аймгийн төвд хүрээдэрлээ. Эдгээр урдаас ховдын гэлцээс 2 машин гарч ирсэн. Яг урд тааралдлаа. Хаашгүй тануудад ингэж ирж байгаа юм байна гэдэг. Тэрээр авиа шагнал үн цэнтэй байсан тэр үед салбарын тэргүүний олон шагналын эзэн болсон. Хариуцсан ажилда эзэн байж, техникийн эзэмшилт, арчлан хамгаалалт, шатхуун хэмнэж, сэлбгийн норм уртсгсан гэх мэт олон үзүүлэлтээр шалгагдаж, хошоо онц хилчин, дархан хилчин гэх одон тэмдгээр шагнуулжээ. Тэг 130 дугаар ангийнхаа төдийгүй дотоодын цэргийн ачаа тээврийн аваргаар хэдэнтэй шалгарч, алтан гад содон, цэргийн гавьяаны улаан төвийн одонгож, энгэр тангилзуулж, энэ насны хөдөлмөрөөр үнэлүүлж огшсон мөчүүд нь бахархалтай. Энэ орчинд ирсэн хэрэгэн бүтээж, араасаа дагуулж, энгийн амьдралынхаа хэмнэлээр эгэлгүй зүтгэлээрэн бусдад үлгэрлэж яваа буурал хэлчин Далил хаан өдгөө 85 насыг зооглож байна. Автомашинаасаа буух үедээ ахуй амьдралан хамт гялал зүүц сурсан зангаараа тэрээр 5 хошуу мал өсгөж, тариа ногоо ургуулж, зав гарвал дарах хийж, завгүй голдуусан. Гарын дүүгээс гадна 5 үеийн ардын уламжил тангаа ухааны удамтай түүнийг зорих нутгийн олон тасрахгүй. Өвдөд зовсон хэнийгч өөрийн хүний ялгалгүй үзэж харж барьж домнох эрдэмтэй. Нэг хүнд нэлээд хідэн чадвар заяасан байдаг нь байгалийн өгөгдөл бас түүний сурснаа эрдэм болгодог суур зангалтай. Тэтгэрт гараад одоо энэ хүүхдүүдийг одоо ер нь тэжээхийн тулд ногоо тариад төмөс тариад, луун тариад, манжин тариад, байцаа тариад тэгээд нөгөө зах зээл эхлээд одоо 89 онд чинь одоо бас нэг картын бараамд орлоо шүү дээ. Тийм учраас энэ дорныг газар торлоод Улаанбаатар тариа тарилаа. Тэр жил миний одоо ажиллагаа юм уу, газар одоо өгөөж өгсөн юм уу? Би 8 шуудаа Улаанбаатар көх тариа авлаа. 8 шуудаа тариагараа гурал хийгээд, гуурч өгөөд, ингээд көц будаа ээж өгөөд, хоол хийж өгөөд ингэж одоо асраад тэтгэж яасан. Тэгээд хажуугаар мод тарилаа. Сая 670 мод одоо ургуулсан байна. Одоо мод тарьсан хүн урт удаа наслд юм гэлээ. Тэрний буюунгаар би ингээд урт наслаад явж байгаа юм уу? Миний ээж 101 наснда өд болсон хүн. Бэлтгэл хурандаа Хэлийн архив гэдэг соёлын гавь зүтгэлтэн Хүүжи нэгэнтэй Хэлийн мэдээ сонинд 20 дугаар зууны манлай 100 хэлчин тодруулах нийтлэлдээ Далил хаан нэрийн давтан дэвшүүлж байснаас үзвэл хязгаар мансан хэлчинээр хэл хамгаалах байгууллагын хүрээнд хийж бүтээснээрээ танигдсан хэлбэр гэж тодорхойлж болно. Хэлчид гэхээр эх оронтой холбоотой байдаг. Эх орны дархан хэл гэдэг бол гайхамшигтай. Тэгээд Атагийн минь хувьд одоо хэлчд байдаг, хэлд байдаг тэр үнцийг оршдог. Ата маань бол ирэмгий, эх оронч, дайчин, ажилсаг, хөдөлмөрч маш тийм шаргуу хүн байгаа. Би одоо ааваасаа удам залгасан хэлчин. Миний хөө одоо 3 дахь үеийн хэлчин. Офицер Хэлийн хэнгэртээ өргөлж өсгөж залбирч явдаг. За Далил хааны хувьд ярихт бол ерөнхийдөө бол Хэлийн цэрэгт бол түүх хөлөнгөлцсөн. Хичин хүн гэдэг бол эх орныхаа төлөө ширхэгч болов атх шорооныхаа төлөө одоо тэмцэж ирсэн одоо ийм түүхтэй энэ бүх зүйл бол одоо Далил хааны ахлагчд бол бүрэн шингэсэн ийм ажиллаж гिचангүү Ахмад уурал одоо Ахмад хэлчин юм аа. Хэлчин жолгооч, ахлагч Сүлейманы Далил хаан удам залган улсаа манах урамтай сайхан хувь заяаг нь тодтон урам өгмөр нэгэн тул урны нарыг далсан хаврын энэ өдөр амьдралынхын шаралсан хуудсыг ахин нэг эргүүлсэн билээ. Хязгаар мансан хэлчдийн хэлхээ тасрахгүй. Энэ Монгол улсын хэл дээр
1967 оноос эхлээд Монгол Улсын гэлд одоо байнга одоо гэл дагаад явж байлаа. Тэгээд одоо энэ Монгол Улсын гэл дээр одоо үнэнч хоёр сэтгэлгүйгээр Монгол Улсын гэл 50 байхдаа үнэн сэтгэлээсээ зүтгэж явлаа.